Та хүүхдүүдээ ад жаргалтай иргэн болгож өсгөхийг хүсэж байна уу? Дэлхийн 3 твээс хүүхэд хүмүүжил. Ээжүүдийн амьдралын хэв маяг. Өөрсдийгөө сарсан сонирхолтой челленжүүдийн талаар Raising Clover подкастаараа 7 хоног бүрийн нэм гарагт ярилцах болно. Та бидэнтэй өөрсдийнхөө санал бодлыг YouTube болон Facebook хаягаар маань хуваалцаарай. Мөн челленжүүдийг мань хамтаа хийгээрэй. манай подкастыг сонсож байгаа танд баярлалаа. За подкаст аялал хийх юм. Өнөөдрийн подкастын маань бид 2 дугаарт маань оронгоо мань орж чадахгүй болчихсон тий. Бид 2 өнөөдрийнхээ подкастыг үргэлжлүүлэхээр болсон байна. За өнөөдрийн сэдэв бол ерөнхийд нь тайлбарлах юм бол хүүхдүүдээс ирдэг одоо сонирхолтой асуултууд тийм ээ. Тэр чинь бэлгийн боловсрол гэж хэлж болохоор тэдгээр асуултуудад бид нэр ер нь яаж хариулах ёстой вэ? Хэдэн наснаас нь эхлээд юуг нь хэлж өгөх ёстой вэ гэдэг тухай ярилцъя гэж бодсон. За уг нь болохоор нөгөө манай оронгоо манай охинтой болохоор ингээд хамтдаа ярилцсан бол бас илүү нөгөө нэг эрэгтэй хүүхдийг эмэгтэй хүүхдийг ярьж болох байсан баг. Өнөөдөр болохоор тэгэхээр хоёулаа их хөвчлэн тэг хүүхдүүдтэй болохоор тэдрээс ийж байгаа асуулт тэднэрт яаж хариулж ийсэн, яаж хариулах уу зэрэгээр ярилцаад үзье тий. За тэгвэл хамгийн ихэнд ерөнхийдөө яг ингэж нөгөө нэг бэлгийн боловсрал гэхээр би ч гэсэн ерөнхийдөө бодогддог юм дандаа л нөгөө нэг тий эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын юм л гэж бодоод байдсан шүү дээ одоо харилцааж юм уу тий. Гэтэл энэ маань ингээд яг өргөн хүрээгээр харах юм бол ерөөсөө хайр гэж одоо бас нэг талаараа тайлбарлаж болоод байгаа байхгүй тий. Нэгнийгээ хайрлах, өөрийгөө хайрлах тэр чинь одоо өөрийнхөө биеинд маань орно шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөрийгөө биеийг хайрлах, за бусдыг хайрлах, тэр харилцааг хайрлах гэдгээр ер нь тэгэж бас тайлбарлаж болохоор байгаа байхгүй юу. Тэгээд би нөгөө нэг бэлгийн боловсролыг ер нь хизээнээс эхэлж заах вэ гэдэг асуултаар эхлэе гэж бодож байна. За бүр жоохон байхнаас нь хэлдэг байх гэж бодож байна. Одоо жишээлбэл хүүхэд яаж үүсдэг вэ гэдгээс л эхлэх байх гэж бодож байна тийм ээ. Хүүхэд чинь одоо жоохон онлайн талын юм ярьдаг ч юм уу тийм ээ. Эр бэлгээс эм бэлгийн сте нийлээд тэгээд эндээс үр тогтоод тэгээд одоо тэр тогтсон үр маань одоо гидсэнд ингэж боожж тэгээд ингэж ихийн хөвлөгөөс ингэж төрж гардаг гэсэн. Тиймэрхүү одоо зөв төрлийн юмыг бол багаас нь бол тэгж тайлбарлаж өгөх байх гэж бодож байна. Яг хөө таны хэлж байгаа бол зөв. Ер нь яг тэр талын тий одоо хүүхдүүд маань тийм асуултаар эхэлдэг шүү дээ. Тийм. Гинтл нэг өдөр ээж хүүхд танаас гартыг гэл тэгэл палс гэж явж байгаа чи. За тэгэл тэрнээс хойш бол бэлтгэлтэй болоод эхэлж байгаа. За тэгтээ яг тэрнээс өмнө болохоор би нөгөө түрүүн хэлсэн хайрлах гэдээсэн. Тэрнээс бас эхэлж болд юм байна л да. Төрсэн цагаас нь өөрийнх нь биеийн тухай тийм ээ. Өөрийнх нь бие нь одоо ийм юм байна. За тэгээд энэ биеийг бол хайрлах ёстой. За мөн одоо нөгөө амьтан тийжээ ч юм уу хамтдаа ингээд талхааны цэцэг ургуулах энэ төр гэх мэтэр одоо нөгөө бусдыг хайрлахыг тий одоо ч хүүхдүүд ч нөгөө гэрийн тийжээвэл амьтантай болох юм бол тэрийгэ хайрладаг өвдчихгүй тий ингэчгүй тэгчгүй за нэг талхааны ургамал бол дахиад хатчихгүй тий хамаагүй хөрөөл энэ одоо цэцэг маань өвчгүй зэрэгээр иймэрхүү зүйлээс бас эхэлж болдгийн гинэ. Энийг бол яг нэг бүр яг бэлгийн боловсрал гэж хэлэхгүй ч гэсэн бүр анхан шатны суур гэж бол бас хийж болтгол юм байлээ. Тэгээд жоохон томроод эхлэхээр ерөнхийд нь 5 наснаас. За яг хөө мэдээж шууд ингээл заавал 5 наснаас гэхгүй л дээ. Дунджаар бол 5 наснаас за тэгээ 9 нас 12 нас гэсэн юм одоо 3 хувааж болох юм байна л да. За 5 наснаас болохоор нөгөө нэг хүүхдүүд яг нэг асуулт асууж эхэлдэг шүү дээ. Жишээ нь эрэгтэй эмэгтэй хүмүүс яагаад тийм хоёр өөр биетэй байгаа тий. Эсвэл хүүхэд хаанаас төрдгийг тэр гэдэг ч юм иймэрхүү анхан шатны асуултуудыг асууж эхэлдэг үе болохоор энэ наснд нь тохирсон асуулт хариулах. За 9 наснаас эхлэхээр арай нөгөө нэг илүү гүнзгий тий. За тиймэрхүү асуултууд ирдэг одоо юу вэ? Ямар ч байсан одоо үзэж байгаа харж байгаа зүйлсээ ч юм уу те эсвэл тэр үеэс эхлээл одоо найз охинтой болох юм бол те одоо найз охиныхоо хөтөлж болох уу гэдэг ч юм уу те тэр найз охиноо өмсөж болох уу гэдэг ч юм тиймэрхүү асуултууд ч гэсэн ирж болно те 12 наснаас эхлэхээр нэг яг хүүхэд
охтуудын хувьд ерөөхдөө шилжилтийн насны эхэлдэг үе энэ гэсэн байдлаар одоо хувааж болж үзэж болдсон байна. Тэр үед нь тохирсон одоо билгүй боловсролыг нь олгох хэрэгтэй гэж одоо бол үздэг юм аа л да. Тэгэнгүүт нөгөө нэг ингэж байгаа байхгүй одоо танд тиймэрхүү юу н асуултууд ирж байгаа хүүхдээс минь хамгийн түрүүнд ер нь ямар одоо тийм бэлгийн боловсролтой холбоотой асуулт ирж исэн бэ? За эхний ээлжинд бол одоо хүүхэд яаж гардаг вэ гэх тээ тэрийг бол асуун. За тэрийг бол яг онлайн байдлаар бол тайлбарлаж штэ тий. Тэгээд дараа нь болохоор зэрэг эрэгтэй эмэгтэй хүүхэд яагаад өөр юм бэ гэдгийг бас асууд юм байна. Тэгээд тэр тал дээр одоо эрэгтэй хүүхэд гэхээр зэрэг юм те божгодолч гэдэг ч юм уу те эмэгтэй хүүхэд гэхээр зэрэг умаатайч гэдэг ч юм уу те тэгээд тэгж тайлбарлаж өгч ирсэн юм байна. Тэгээд миний сонсож байсан юм юу вэ гэвэл те одоо тэгж тайлбарлаж өгөхдөө өөр хэллэгээр хэлж болохгүй гэж хэлтийм билээ. Одоо жишээлбэл шодоо тэгээд тэгээд гэтээ надаа ингэ бодсон чинь яг ингээ монголоор хэлэхээр айгүй эвгүй санагддсан юм байна. Яа тийм би надад юм бол тэгээд би бодсон байхгүй юу? Яа бид нар тийм сонин санагддаг вэ гэхээр багаасаа нөгөө энэ бол ихтэй өний шодоо гэж төдийлөн хэрглэж байгаагүй дандаа жоох хүүхд мөхтгийг нь боожгоо гэж ярьдаг тий. Тэгээд тэр нь нэгээд нөгөө одоо жишээ нь 10 жил байхад энэ тэрийг бол зүгээр юм нормал гэж зааж өгөөгүй ярахаар ингээд бөө хичээл тий ингээд бүр нэг би ярьж болохгүй юм ярьж байгаа шиг тэр ярьдаг байсан болохоор одоо том болоод хэрэглэхэд чихэн нэг тийм жоох юм ярьж юм уу нэг тиймэрхүү тий нэг сонин мэдрэмж тийм аа. Харин тийм байна. Тийм би ярахад том үетэйг болохоор зэрэг германаар тайлбарлаад өгчдөг. Тэгсэн чинь монголоор хэлэх гэж үзсэн чинь айгүй эвгүй юм байна. Наа хоёлаа шодоо төмсөг гэж хоёулаа харж байгаа. Яг гадна цагийн төмсөг яг үнэ. За ер нь бол надад энэ сэдв болоод нэлийн хэцүү сэдв нөгөө өөрөө тэгж нээлттэй өсөөгүй болохоор ч зэрэг энэ бүхнийг ингэж ярихад бол хэцүү. Тэгээд бас эрэгтэй хүүхдүүдтэй болохоор яг тэргээр ингэж ярьдггүй одоо ингэж нээлттэй ярьдггүй. Гэхдээ яг нөгөө яг сонсч ирсэн юм болохоор зэрэг одоо тэгж боожгоо гэж хэлж болохгүйгээр шодоо төмсөг гэж хэлэх ёстой. Охтуудыг болохоор зэрэг бас эмэгтэй хүүхдийн бас боожгоо гэдэг үлээ тийм ээ. Бас л тэгдэг яхаа тий. Монголоор ч тийхгүйгээр тий умаа хэлүү уруул юуны тий тодорхой яг нэршлэр нь тий тодорхой нэршлэр нь ингэж хэлэх ёстой байдаг гэж сонссон юм байна. Тэгээ тэрүүгээр нь ерөнхийдөө би том хүүтэйгээ тэгж ярьж хэлдэг. Тэгээд тэгж хэлэхдээ бас зүгээр жирийн тий нэг амар чи ингэж хамаагүй хэлж болохгүй гэж нэг хориглоогүй. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь ингэсэн байхгүй. Би нөгөө нэг хүүгээ аваад явж исэн. Тэгээд битээ нөгөө юм яриад явжсэн. Тэгсэн чинь тий би айгүй их даарсан байна. Би ердөө хөдөлж чадахгүй болсон байна. Бүр ярьж чадахгүй болсон байна гэдгийгсэн байхгүй. Чамаагүй лээгээд би. Тэгсэн чинь таны ам хөдөлчихлээ штэ гэсэн чинь миний ам хөдөлчихлээ гэж тиймэрхүү маягтай ингээд тоглоо явж исэн байхгүй. Тэгээд таны тэгвэл та явж илээ штэ таны хөл хөдөлж штэ гэхээр нэр миний хөл гисэд явчихлаа гэж тэгдэг юм те яг нөгөө нэг хэлхээр нь зэрэг гисчихлээ явж ийн гэж тэгдэгээдсэн байхгүй. Тэгсэн чинь те ингэж авч таны тэгвэл умаач нь бас гисчихсэн үү гэх. Тэглээ тэгтээ чи одны тунд гэж ярьж болохгүй штэ гэсэн чинь. Үгүй байхгүй штэ яагаад болохгүй юм бэ гэж. Тэгжээсээ тэгээ тэр санагдчихлаа. Ерөнхийдөө бол чөлөөтэй ярьдаг. Тэгтээ ингээ нөгөө нэг айгу гадаа ингээ явж хахад гинэ бас л
эвгүй юм байлээ. Тийм яг зөв. Энэ болохоор яг нөгөө бас л бодож үзэхэл юм л да юу гэхээр нөгөө бид нар багаасаа ер нь яг энэ одоо тэр тусмаа тий хүүхэд танаас төрдөг гэхээр би л ер нь хүүснээс төрдөг гизэн дотор байж байгаа л тий одоо бурхан өгөөл ээжийн гизэн дотор байж байгаа л хүүснээс гаддаг гэдгийг ер нь нилээн хожуу хүртлээ гэдгийг бодож явж исэн. Тэгээд ер нь ингээ одоо энэ талын тий энэ зүйлүүдийг болол нэг тэгэж одоо аав ээж маань ингээл ярилцаал юм тийм гэж байгаагүй. Ер нь ингээл хүүхэд танаас төрдөг ингээл хүүсэн гэхээс за тэгэл том болоод мэднэ гэж юм. Тэгээ ер нь ихтэй эмт хүүхдүүд ингээд өөрөөр бидээ байдгийг ч гэсэн би энэ яагаад юм өөр байгаа юм бол гэж бол ээж аваас асууж байгааг баха. Тэгээд тэр нь нөгөө нэг хүүхэд бол уг нь өөртөө ямар ч одоо тэ яана энэ бас тэ эвгүй сэдв байна, ичмэс байна гэж боддгоо юм байл та хүүхэд. Одоо ямар ч сэдвэр ярьсан те одоо ингээд бүр одоо бүр нөгөө нэг бэлгийн боловсролын ном дээр бол бүр одоо ингээд хэлгэрэнгүй тайлбарлсан байдаг шээ тэ яг аавч хоёр бүр яг ингээл яг ийм үйлдэл хийгээд одоо хүүхдээ авдаг энэ төргээд тэнгүүд бид нар үсгэмэл пүү яана энэстэй ингээл хүүхдээ яаж болох юм ямар амар энэ төргээл бодно. Тэнгүүд хүүхдүүдэд өөрсдөө тайлбарлаа ингээд хүүхд болд юм байна гэдгээс харна үгээс одоо тэр юм жоохон тэ одоо юу гэдэг юм тэ том хүний ч юм уу те эсвэл айгу завхаа хэрэг муухай зураг энэ гэж хөдөөж авдаггүй гэдгийгсэн. Тэгэхээр яг тань тийм жишээ авах байдаг нэ хүүхэд хэрийг гадуур ярихад юм жоохон те юм болохгүй гэдэг ерөөсөө тийм ойлголт байхгүй. Биений маань нэг хэсэг ингэж нэрлэдэг юм байна гэдэг өхөө ингэж хэлээтэй те зүгээр гар хөл гэж байгаа шиг яриад тийм. За би бас яг энэ асуултыг авчихсан. Ер нь бол яалтчгүй хүүхэд болох нэг энэ асуултаар л ихтэй юм шиг байгаа. Яг нөгөө нэг яагаад юм өөр байгаа нь те манай хүүхдүүд нөгөө хүү болохоор ээж яагаад надад байгаа мөртлөө эмэгтэй хүүхдүүд шал өөр байгаа гэдэг. Тэгээд тэрийг эхлээд ерөөсөө би тийм асуулт ирнэ гэж бодоогүй ирнэ гэдэгт бэлтгэлтэйч байгаагүй тэгсэн чинь нэг удаа цэцэрлэгт явж ирчээд ээжээ гэдсэн чи яа эмэгтэй хүүхдүүд боочоогүй юм бэл ч те гэсэн баггүй. Тэгэл би бүр тэр үед бүр гэл яг нэг усаар те усаар гэж нургуулчихж байгаа юмсан. Юу болчих вэ? Чи тэгээд нөгөө нэг шууд амар ингээл яахсан яагаад чи юу нас мэдсэн энэ гэж ихээр чин тэр хүүхэд айж хичээ дугаалцсан гэж бодоод тийм чи яаж мэдсэн гэсэн чи би нөгөө цэцэрлэг дээр 0 торсон чинь хажуу талд манай юу цэцэрлэгийн хүүхэд орж ир 0-дод ороод тэгсэн чи харин байхгүй лээ гэлээсэн. Тэгэхээр тийм үү танах ингээд эрэгтэй эмэгтэйчүүд нь хамт 0-д орд юм гэсэн чи үгүй нэг нь баажсэн чи нөгөө тэгсэн чи нөгөөх нь яаралтайгаад орж ирээд гэд хийчихсэн. Тэгээд тийм эмэгтэй хүмүүс чи өөр ээж нь ингээд хөхтэй аав нь хөх байхгүй байгааз тэгэхээр тэрэн шиг эмэгтэй хүмүүс болохоор одоо өөр байдаг. Ингээд чи болохоор ийм өөр байгаа байхгүй гэх. Тэгээд тухайн үед нэг тэгээл нэг хөнгөө тайлбарлаа. Тэгээд миний хөө эмэгтэй хүүхдүүд 0 орж байгаа юм бол хажууд нь бийж болохгүй бас ингээд харж энэ болдгоо штэ гэтэргээд тухайн үед ихсгээл тайлбарлаж байсан. Дараа нь болохоор нөгөө хүүхэд хаанаас төрдөг вэ яаж бий болдог вэ гэж асууж ирсэн. Тэгээ тэрийг нь бас л яг таних шиг нөгөө онлын хэмжээнд тухайн үед нэг ном байсан юм тэгээд номон дээр тулгуурлал тайлбарлаж ирсэн. Ингээд аавын ийм нөгөө иш тэ үр ингээд ээжийн юутай нийлээд мэтэд гэлтэй ийм номноос тайлбарч өгөөл тэгээл харгалж ирсэн. За тэрнээс хойш бол тийм амар цэцтэй асуулт бол ирээгүй байгаа. За тэгсэн чинь одоо нөгөө сургуульд орсон чинь бас арай өөр болсон. За тэрнээс өмнө болохоор цэцэрлэгт ингээд манай найз эмэгтэй найз гэж ярьдаг байсан л да. Тэгсэн чинь сая сургуульд ороод бас манай хүү ингээд одоо найз охинтой болж байгаа хгүй юу? Болсон л гэсэн өөрөө яг ямар үйл явдлаар хийсэн байгаа. Найз охинтой болсон тэгээд найз охиндоо одоо тэ чихэр өгвөл тэ хаяа ингээд хамттай юм энэ ачиж өгчээсэн баггүй юу өгөөдөөс. Тэгсэн чинь нэг удаа ирсэн ээж яасан би манай анги хүүхдүүд намайг нөгөө найз охиныхаа нэрийг хэлээ тэрийг үүнс гэдэгтэйсэн ингээд. Тийж аахгүй юу. Тэгэл би за бас дахиад нэг дараагийн шатны хэлсэн юм байна да. Тэгээ энэ үгүй эмэгтэй хүүхдийг сонирхоо тэрийг найз охин гэд нэрлэлээ. За тэрийг тэгээд үеийнх нь хүүхдүүд болохоор найз охинтой болсон бол үнсэлт гэж л тэгж хэлсэн юм шиг үлээ.
За тэгээд иймэрхүү юм рүү одоо таны чихлэг байна гэж бодоод. Тэгэд чи яав гэсэн чинь би яагач хөл дээ. Тэгсэн манай ингээ хөлтөд зүнсэл хийгээд хэлдэг надад ярьжсэн. Тэгээд би тухайн үед нь бас тайлбарлахгүй яг нэг тайлбарлахаас илүү тэрнээс илүү зүйл асуугаагүй учраас ямар тач ингээд хэний хүнийг хүсээг байхад нь бол өмсөхтэй тийм үйлдэл хийж болохгүй шүү. Тухайн хүн хүсээг байхад тэрөөсөө тийм тэрвэрэх үнсөхтэй хөтлөх энэ үйлдэл хийх нь одоо буруу шүү гэж тухайн үед нэг тайлбарлаад өнгөрч ирсэн. Танай хүүгийн хувьд одоо тиймэрхүү юм сургуульд орсноос хойш мэдэгдсэн юм байна уу? За сургуульд орсноос хойш шүү. За юу ч гэсэн сургуульд орохоос өмнө бол нөгөө манай хүч нэг наснаас цэцэрлэг төгссөн. Тэгээд хідэн найзтайсэн 2 эмэгтэй найз, нэг эрэгтэй найзтай ингээд дөрвөлээ найзалдаг байсан. Тэгээд тэр 2 найзгаа болохоор эмэгтэй найз нарыгаа болохоор зүгээр найзал гэж бодсон. Үнэхээр тэгээ явж исэн зүгээр чирийн найз. Тэгсэн чинь яг сургууль одоо цэцэрлэгээс гарахынхаа өмнөх нь нэг удаа нөгөө цэцэрлэг дээр нь арга хэмжээ болж исэн. Тэгээд арга хэмжээнд нь очичоод хүүгээ аваад харж исэн чинь харин манай хүү тэгжсэн байхгүй. Ээжээ би танд нууц юм хэльегээд. Тэгээд яасан гэсэн чинь ээжээ би энэ найз охиндоо би дурлцсан гэдэг хэлжсэн. Тэгтэн би амар баярлаад ямар хөөрх юм бэ гэж айгүй игдүү хөржсэн байхгүй. Тэгээ би бүр игдүү хүрээд бүр аавд нь хэлгээл аав дээр нэрэл манай хүү ээжтэй нэг нууц юм хуваалцсан гэл ярих гэсэн чинь манай нөхөр түүлээ чамд найдаад нууц юм гэж хэлсэн нэг юм чи надад задлах гэлээгээд тэгээд ердөө надад хэлүүлээгүй байхгүй. Би бүр хэлмээр санагдаад ярмаар санагдаад айгүй хөөрхөн санагдаад байсан. Тэгээ яад ч гэсэн манай хүү тэгээд өөрөө тэгээд тэгж яагаад хэлсэнстэй. Гэтэ өөрөө тэгж байгаа ч яг би жоохон хүчээсээ аавда чи хэлжээж, аавда чи ярьчаач гэсэн агаад. Тэгээд сургуульд орсноосаа хойш бол харин өвдөө октодод дургу болсон. Октодод айгүй дургу болсон. Октодод тоглохгүй гэж тэгдэг. Тэгсэн чинь манайхан чинь сая нөгөө бас корона тусцгаагаад. Тэгээд манай хүү тусаад яасан чинь тэгээ анги нь бүгдээрээ карантинлэгдэх болоод тэгээ бүгдээрээ карантинлэгдсэн байхгүй. Тэгсэн чинь надаа нэг юу ирээд нэг voice message ирээд тэгээ танихгүй хүнээс одоо ярьсан. Тэгэхээр зэрэг би гайхал яана одоо нэг эцэг хэл уурлах нь тэл гэж бодсон байхгүй. Тэгээд ингээд сонссон ч харин ангийнхан нэг охин нь чи дажгүй юу би дажгүй юу хурдан идгээд тэгээд хурдан сургуультай ороороо гэж айгүй хөөрх юм ярьжсэн тэгжсэн өстө нэр би чамд амар сайн шүү хоёлаа тэгээд чамайг болохоор хоёлаа гэрлээ шүү гэд тэгж ярьжсэн тэгсэн нөхөр бид хоёр сонсчод бас амар игдүүтэй санагдчихсэн тиймэрхүү маягтай л яжсэн юм гээд тэгээд манай хүү болохоор зэрэг тэр охиндоо сайн биш. Тийм болоо зэрэг тэр охиноо юу яадаг цухтагаад байдаг. Нөгөө охин нь болохоор зэрэг хойноос нь гүүгээл үнэхээр ингээд гүүгээд ирээл тэрвэрх гээл үнсэх гээд байдаг гэсэн. Манай хүү гүүгээ заримдаа хүүгүүдийнхаа жорлонд орж нуугддаг. Тиймэрхүү үйлдэлд гарч байгаа юм байна. Ерөнхийдөө яг одоохор бол нөгөө нэг жоохон хүүхдийн нөгөө нэг айгүй юу гэдэг лээ. Бол бага насны бага ангийн хүүхдүүдэд тохиолдож болох зүйл энэ. Тэгэхгүй болохоор том анги болоод тэгэхээр чи нөгөө хоёр биенээс ичээд энэ тийм болчтой төдийлэн одоо ингээл тийм нүүрмгийн энэдрийг хэлж чаддгүй те. Охтууд ч тэндээ жоохон нөгөө шижигтэй насны эхлээд ихээр ичдэг. Хөвгүүд бас ичдэг тийм үед ичдэг. Бага ангид болохоор хамгийн хөөрхөн байдаг тийм. Тэгэхээр энэ наснд ерөнхийдөө нэг одоо хэсэг гүйсний хүнийг илүү сонирхох тийм ээ. Тиймэрхүү үйлдэлүүд одоо гарч эхэлдэг хань шүү дээ. За яг 12 нас ерөн шилжилтийн наснаас эхлээд бол хөвгүүдийн хувьд за хөвгүүд ч хэлтгүй охтуудын хувьд бол маш том нэг амьдралын маш том өөрчлөлтүүд орж ирдэг тийм. Энд нь бол ер нь уртчлаад бэлдэх хэрэгтэй юм шиг надад бол санагдаж байгаа байхгүй юу. За байгалийнхаа чамаар те тэгэл өөрөө ингээл одоо өөрчлөлтөө хараал ингээл он үзэхээс илүү те ерөнхийдөө бол жоохон
төхөөд ихээр нь тий. Ер нь бол нэг ийм их өвөл явж болдоо. Ийм өөрчлөлт гарна гэдгийг нь хилээд ойлгож байгаа хүүхэд маань ингээд шоконд орох ч юм уу тий. Тийм юмгүйгээр таван тулах юм шиг байгаа юм. За тэгвэл хизээнээс одоо яг ямар одоо хэдэн наснд нь ямар байдлаар юм бэлгийн боловсролыг одоо өгөх ёстой юм. За сайн би ярьсан ч гэсэн ер нь тэрийг нь яаж мэдэх юм тий. Энэ манай хүүхэд одоо хүүхд харангуй 7 настай юм чинь. За яг ийм ярьж өгөх хэлэх ёстой юм болоо. Эсвэл тэр хүүхдтэй яаж тохируулж одоо тухайн шаардлагатай гэсэн мэдээлэл өгөх ёстой юм болоо. Яа, тэр өстой хэцүү сэдв байна. Яг яаж ингэж зөв цагт нь тий одоо зөв мэдээлэл одоо хэтэрхий хүнд мэдээлэл өгөхгүйгээр тий тэгж өгч болох юм бол гэдгийг сайн мэдэхгүй байна. Яадаг ч гэсэн одоо өсвөр наснд нь ороод ирэхэр зэрэг хүүхдүүд ч угаасаа мэдсэн байдэн штэ тийм ээ. За ингээд эмэгтэй хүний хооронд ингээд иймэрхүү юм болдсон байна гэгээд жоохон мэдэрсэн үед нь бол баг зэрэгээр за ингээд ийм юм боддөө шүү юу аашгүй хамгаалалт хийшүү гэд тэгээд хамгийн эхлээд бас хамгаалтаар хийх юм болов уу гэж бодож байна. За ингээд юу адэ шүү ийм юм болохоор зэрэг хүүхдтэй болно тэгээ хүүхдтэй болохгүй тулд ингэж хамгаалах ёстой шүү гэдэг ч юм уу тийм ээ. Тийм айсвал бас ийм эмэгтэй хүүхд би өөрийгөө одоо баг насныхаа юг бодоход бол одоо сарын тэмдэг эрхийг бас айгүй эрт тайлбарлаж өгөх ёстой юм болов уу гэж бодогдлоо. Тийм ээ. Миний би жоохон байхад миний нөгөө сарын тэмдэг айгүй эрт иржсэн байхгүй. Тэгээ тэр үедээ би өөрөө юу ч мэдэхгүй. Тэгээ тэрийг бол ерөнхийдөө жоохон тайлбарлав. Тэгээд сарын тэмдэг ирсчээ. Тэгээ тэрийгээ бас амар нууж ярьдаг тий. Одоо яана сарын тэмдэг ирчихлээ гэж гэр ихнээсээ нуудаг, юунаасаа одоо бүхүү амьтнаас бүгднгээс нуудаг. Тийм үйлдэлүүд гардаг гэсэн юм байна. Тэгэхээр зэрэг тэр тал дээр бол жоохон эмэгтэй хүүхд тал дээр бас жоохон тайлбарлаж өгөх хэрэгтэй байх гэж бодож байна. Эртхэн шиг тий одоо сарын тэмдэг гэдэг чинь одоо манай ээж болохоор зэрэг бас буруу тайлбарлаж өгч ирсэн юм шиг санагдчихэв. Сарын тэмдгийг нөгөө муу цус гэж тайлбарлаж өгдөг байсан шиг санагдчихэв. Чи чамд юу гэж тайлбарлаж өгсөн? За яг ээж маань одоо яагаад гэвэл би нөгөө миний дотны найзууд маань ерөөдөө төрүүлээд ирсэн нөгөө сарын тэмдэг ирээд эхэлсэн байсан болохоор би тэднээс агуулх сонссон байхгүй юу? Сорч яг одоо тийм үү арын зүрийн хэлж ийм байдаг гэлтэй ингэж яагаад ингэж хэрэглэдэг гэсэн гэдэг тийм үү гэж би айгу тэр талаараа айгу сэтгэл зүйн бэлтгэлд орчих байхгүй юу тэрнээс одоо аав ээж юм биш. Тэгээд ерөнхийдөө бол муу цус нэтрийг ойлгоход байсан. Тэгээд нэг тийм ер нь сарын тэмдэг ирэхинээр муухай үйлдэл муухай үзэгдэлтэй их тийм одоо хүнээс нуух хэвээр нэг тийм ойлголттой байсан санагддаг. Ер нь нэлээд хожуу хүртлээ. Уг нь бол тэр маань зүгээр байгалийн үзэгдэл тийм үзэгдэл тийм ээ. Одоо хажуудлын хүмүүс нь одоо сэтгэл санаагаар ч юм уу тусламж өгөхтэй. Одоо хэрвээ гадуур яалтай үед одоо ариун сүрийн хэвлэл байхгүй бол нэгнээсээ ингэж гуйж явж болох ч юм уу тийм. Бүр шаардлагатай үед бол ингээд ихтэй одоо 10 жилийн хүүхдтэй л ч гэсэн ихтэй найзаагаа ингэж гүйлгэж болох боломжтой бол бид нар тэр нь бүр нэг яастаа ингээд тийм амар нуугаар тийм болол байсан. Тийм байсан болохоор зэрэг одоо би ч гэсэн чи Солонгост арай өөр юм ажигласан үгүй би яадаг ч гэсэн Германд болохоор зэрэг ажигласан юмнууд бол охтууд нь арай энэ тал дээр бол илүү их чөлөөтөө тий нээлттэй тэгэл энүүгээр бараг л баярлаж юу адаг тий бом баяр болдог одоо сарын тэмдэг ирэх юм бол гэх мэтчлэн тийм юмнууд яд юм бэлээ тэгээд тэг хамгийн гол нь сарын тэмдэг тэгээ муухай цус гэж тайлбарлуулад бүр ингээд ичээ те яана муухай цус маань гарлаад гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар бол тайлбарлах шаардлага байх. Энд чинь бол яг онлынхын талаар те хүмүүс жоохон мэдэж аваад одоо те одоо эрэгтэй хүний үрийн эсийг ингэж хүлээж авдаг эмэгтэй хүний өндгөвч чинь бас өөрсдийн гэсэн эсээ боловсруулдаг. Тэгээд тэр одоо сар болгон боловсруулдаг. Яг тэр үедээ л одоо боловсруулсан үедээ л яг нөгөө нэг эмэгтэй хүн чинь жирэмсэн болж болдог гэдгийг бас тайлбарлаж өгөх хэрэгтэй хаа тийм ээ. Тэрнээс биш
яавал жирэмсэн болдог вэ гэдгийг бас зарим хүмүүс мэддэг. Одоо зарим нэг өсвөр насны жоохон хүмүүс маань мэдгүй одоо үнсэлжүүл болчдаг ч гэдэг ч юм уу илүүл болдог ч гэдэг ч юм уу эсвэл хэврэлдүүл болчдаг гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар ойлгож иж байж магадгүй. Тэгэхээр зэрэг бас эмэгтэйний жоохон өндгөвчний талаар одоо өндгийсний талаар жоохон илүү их тайлбарлаж өгөөд тэгээд яагаад цус гардаг гэдгийг бас тайлбарлаж өгвөл бас арай илүү их одоо бэлгийн боловсролт нь чухал нөлөөтэй болов уу гэж бодогдлоо. За. Ер нь бол тийм тий. Ер нь нэгэн талын мэдээллийг төрүүлж өгч явах хэрэгтэй. Тэгээд би бас яг ингэж бодчихсон байхгүй. За одоо яг хэдэн наснд нь бид нар юу одоо зааж өгөх ёстой юм. Одоо мэдэхгүй шүү дээ тий. Тэгсэн чинь ямар арга байж болох вэ гэхээр хүүхдээсээ айтайгаа асуух хэрэгтэй байна. За одоо нөгөө хүүхэд маань ерөөдөө аль төрлийн мэдээлэл дээр явж байна. Ягаад гэвэл одоо орчин үед чинь тий нөгөө хүүхдүүд одоо зурх телевизээс ч юм уу мэдээлэл авч болж байна. Найз нөхдөсөө урдчлаад мэдээлэл авч болж байна тий. Тэгж чинь юу ч мэдэхгүй за эн чи ингэж ингээд амар тайлбарлаад байхгүйгээр эхлээд айтайгаа асуух юм байна гинэ. Асуух хэрэгтэй. Тэгээд ер нь хүүхдийнхаа аль хүртэл мэдээж явж гин аль хүртэл яг бодит мэдээлэлтэй байна гэдгийг нь асууж үзээд за тэгээд нөгөө нэг төвшингийн шалгах нь шүү дээ тий. Тэгээд төвшөнд нь харуулад одоо мэдээллийг өгөх нь зөв юм байна. Одоо жишээ нь 12 настай эмэгтэй хүүхэд байлаа гэхэд за тэрнээс өмнө ч ер нь одоо охтууд бага насны охтууд бол тий нөгөө шилжилтийн насны эхэлж байгаа охтууд одоо сарын тэмдэглэлээр мэдхгүй эдэр гэж асуугаа тий нөгөөдөл нь мэднэ ингээд найзаасаа ингэсэн чинь мэдчихсэн гэдэг тэгвэл тэрэн дээр нь одоо зөв мэдээллийг нь тий засаж янзлж хэлж өгч юм уу за бүр сайн мэдж яхан бол тийм үү одоо ийм гэдэг ингээ ярилцах за огт мэдхгүй байгаа тохиолдолд бол зааж өгөх энэ төр хэрэгтэй байт юм байна. Тэг би бас энэ их зүгээр санагцсан л да. Тэгэхгүй болохоор өөрийнхөө мэдрэмжээр харж за энэ тэдэн настай энийг яриад өгöd гингүүт нөө хүмүүс мэдчихээ байл те. Нөгөө юм дахиад яриад байх юм гэж. Тийм шүү дээ. Тэгээд бас нэг одоо гол цаг хугацаанд болохоор хүүхэд яг асууж эхлэх үед нь яг тэр хариултыг өгөх хэрэгтэй юм байна л да. За одоо баг насандаа чи хамгийн түрүүнд аавж хүүхэд танаас төрт ингээл тэгвэл за чинь мэдчих яхаа том болоо мэднэ энэ гэж юусоо яахгүйгээр ямар ч асуулт ирсэн тэгэж одоо өөрөөсөө булзааруулахгүйгээр тухайн цаг үед нь тайлбарлаж өгөх нь ерөөсөө хамгийн одоо чухал цаг юм болж идэг гэж байна. Юу хизээл юу л асуун тэр бэлтгэлтэй байна л гэсэн үг байна шүү дээ тий. За тэгээд энэ дээр болохоор ер нь бэлгийн боловсрал дээр багаас нь зааж хоёр хамгийн чухал хоёр зүйл байт юм байна. За яг хөө мэдээж том болоод ирэхээр тэр нарийн ширийн зүйлсүүд дээр бол аав ээжийн зүгээс тэ хэлж өгөх зүйлүүд бол маш их байдаг л та. Тэгтээ тэрнээс өмнө бүр суур тэ бэлгийн боловсролын суур гэж хоёр зүйлийг заавалчгүй тайлбарч өгөх хэрэгтэй. Одоо ойлгуулж өгөх хэрэгтэй гэсэн тийм байсан. За тэрний нэгдүгээрт нь болохоор хэл хязгаар. Хэл хязгаар гэдэг нь болохоор чиний бие бол тийм айгуу тийм чухал. Тийм болохоор одоо чиний биед хэн хурж болох вэ? Хэн хурж болохгүй вэ? Хэн ямар үйлдэл одоо хийхэд тэр нь одоо болох вэ? Тэр нь болохгүй вэ? Тэр гэсэн тийм хэл хязгаар юм байна л да. Одоо үүд бол хэн усанд оруулж өгч болох уу? Аав ээж усанд оруулж өгнө. Тэгвэл болно те. За хэн үнсэж болох вэ? Аав ээж үнсэж болно. Өвөө юм үнсэж болно. Тэ? Ах танихгүй юм бол үнсэж болохгүй гэдэг чинь нэг ийм хэл хязгаар байдаг штэ. Энийг бол маш сайн зааж өгөх хэрэгтэй байт юм байна. Монголд болохоор ер нь жоохон би ингээд бодчихсон та энэ мэдээллийг хайгаа бодож байхад Монголд ер нь хэл хязгаарыг тэр тусмаа бидний жоохон байхад энэ нэг тийм зааж өгж байгаагүй юм шиг санагддаг. Юм шиг байгаа. Тэгээд яг одоо жишээ нь ингээл аав ээжийн найзууд ч гэсэн ирэхдээ бид нар ч нөгөө цагаан сараар гээл тэгэл барьж байгаа алт үсэл тээ. Яг хөвгтэй энэ санагддаг штэ ингээл. Тэр тусмаа ингээл жоохон хайр хүндэтүүлсэн энэ хүмүүс чи ирээл нэг үсчээ залах чи яасан хөөхөн хөөхтэй гэж ирээл те. Тэгэл эсвэл нөгөө нэг жоохон хөөхтэй чинь нэг тамхилж их гэл эртөө хөөхтүүд чинь ингээд боожгоноос нь яг хуу гадна нэгнийх нь гадналаас ч гэсэн нэг тийм тамхилах энэ төр гээл үйлдэл хийдэг те. Тэр нь яг хуу нэг тийм муу сансан зүйл биш байдаг ч гэсэн одоо тухайн хөөхт дургүй гэж болно шүү дээ. Лайтай ингэлтэй тэгэж боддог гэж бол би ч гэсэн одоо өөрөө
хүүхдтэй хоёр ч хүүтэй. Тэгтээ би хүүхдийнхаа одоо эцсийн жоохон байсан ч гэсэн бэлэг хэрэгтэнд нь хүүрэхтэй тэрүүгээр нь одоо хөөрдөж тоглох ч юм уу үнэрлэг тийм үйлдэл бол огт хийдгүй л тэг яг дээр үед бол тэгдэг байсан шүү дээ. Одоо ингээл манай дүүнэрийн чинь хөөргөл заа нэг тамхилчих гээл тэгэл нөгөөдөл нь чаавс юу мэдж байгаа ч байхгүй тий. Тэгдэг энэ төр үйлдэлүүд маань ер нь бол одоо үед бол маш буруу болчихсон. Тийм учраас тэр хэл хязгаарыг нь тогтоож өгөх хэрэгтэй. Бас танихгүй хүнээс гадна бас эцэг эхчүүд маань бас тэгж хамаагүй хурж те янз бүр болохгүй гэдгийг бас хүүхдүүдэд бас ойлгуулах хэрэгтэй байх та тий. Яг зөв. Ер нь бол хин хаа хүртэл одоо биеинд нь хүрч болох уу. Гэхдээ аав ээж ч гэсэн хүрлээ гэдэгтэл байг ингээл одоо тий хүрээл ингээд байна гэж байхгүй шүү. Усанд оруулах үед тий цэвэрлэх гэдэг тийм ээ. Солонгос цэцэрлэгээс юм тийм материалууд маш их өгдөг байхгүй юу? Би бас энэ тэндээс айгүй их сурсан. Тэрнээс өмнө бол яг сайн мэдлэггүй байсан л та тэгээд сургуулиас нь цэцэрлэгээс нь болохоор юм зурагтай өнгөц зурагтай тараах материалууд айгүй хэрэгтэй. Тэгээд энэ дээр нь одоо өнөөдөр яг хэл хязгаарын тухай ярьж байгаа юм л та тэгээд эмэгтэй хүүхд бол энэ газарт нь хүн одоо тэр зам танихгүй хүн хөрвөл одоо болохгүй тий. Эсвэл аав ээж нь өөр хүн хөрвөл болохгүй. За зүгээр одоо гарынхан дээр хөтлөхтэй тэр хэсэг энэ ч юм уу эсвэл толгой ийлэх энэ төр байж болно энэ төр гэдэг бүр зурагт хуудас ирж ирсэн. За бүр огт танихгүй хүн байх юм бол ямар ч байсан биеинд нь ингэж хурж болохгүй. Хэрвээ тоглоомын талбай танихгүй хүн биеинд чинь жоохон хөрх юм бол хашгирч одоо тий туслаарай гэдэг ч юм уу эсвэл одоо ойрхон байгаа харгалзууч хүнээ дуудана гэх зэргээр бүр тийм тарах материалууд ирж ирсэн. Тэгээд би тэн дээрээс ямар ч байсан ер нь нэг ихтэй хүүхдийн божгонд нь тий хамаагүй гэж хурцтэй усанд оруулахтаа гэсэн ингэ амар их оролдож ингэж юм болохгүй юм байна да гэж бодчихсон болохоор тийм арга хэмжээ авдаг. Тэгэхээр энэ хэл хязгаар гэдэг бол ер нь одоо батгаж гэсэн маш чухал байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Бид нар хүүхэд авахд бол юу хэл хязгаартай мантай ер нь бол тийм сайн ойлголт байгаагүй. Тэгэхээр ямар ч байсан хин гэдэг хүн одоо тий ой дотных нь ямар хүн байна гэдгээс шалтгаалаад ямар хүн байх тусам одоо ямар үйлдэл хийж болох вэ? Аав ээж бол өмсөж болно, эмээ өмсөж болно. Тэгэх жишээний энэ их одоо ойлголтуудыг өгөх хэрэгтэй. Тийм байна. Манай хүү бас нэг багаас нь би тэгээд хэлээд манай нөхөр битээ хоёулаа яг тэгэж одоо хандлагатай ижил хандлагатай байсан болохоор одоо ингээд танихгүй хүн энэ бол маш дурггүй. Энэ бол айгүй чухал муухай гэхээс илүүтэй чухал ингээд бид нэр ингээд нандин зүйл учраас хамаа намаагүй хүнд үзүүлэх хамаа намаагүй ингээд хүрх энэ төр бол буруу гэдгийг ингээд хэлээд өгсөн болохоор одоо яг ижилхэн тийм хандлагатай байлээ. За тэгээд хоёрдугаарт нь болохоор нэг чухал зүйл нь болохоор өөрөө шийдвэрээ гаргах эрхийг нь одоо олгох. Тэгэхээр өөрийнхөө бие дээр ч тийм ээ. Миний бие болол одоо миний бие мэдсэн нь. Тэгэхээр миний биеинд одоо тийм хэн өмсөхийг би шийднэ гэсэн үг байхгүй юу? Ер нь бол хүүхдүүдэд тийм бодол байдгүй шүү дээ. За ингээл аав ээж нь за чи одоо ингэж ихтэй. За нэг чи гантуулаад өгчих юм уу тий. За чи очиод нэг амт өмсүүлчих энэ төр гэлээд тийм байдаг шүү дээ. Ингээд хөөжин болоод хүсээг байх. За чи дуулцаачтай гэж дуулуулаад хөрх юм. Нөгөөх нь доргоо ах гэх юм. Чи шүлэг цэжилсэн шүлэг уншчихаа. Тэгээ нөө хүүхдийн дургу ичээд хамбал юм аялтай уншчаа гэдэг. Тийм зөвлөлтүүд бол маш буруу. Тэр тусдаа бүр нэг биеийн дээр нь штэ тий. Тэгэхээр хүүхэд одоо тухайн үед хүсэж ийн хүсэхгүй байгаа юу гэдэг маань өөрөө шийдвэрлэх ёстой. Тийм эрхтэй байх ёстой гэдгийг нь ойлгож өгсөн юм байна. Тэгвэл юм болгонд ингэ байдаг нэг юм одоо үзүүлдэг нэг юм хүүхдтэй шигтэй байнга ингээ за тийш очиод тэр ахтай юмсууч хоёр ширэл энэ ихтэй юмсууч гэж нэг хүү танихгүй одоо аав ээж нь яаж юм те. Тэгээд чи очиод ингэж болохгүй хэрвээ тэр хүүхэд хүсэхгүй байгаа тохиолдолд огт болохгүй. Тэгээд хүсэхгүй байх шийдвэр яхаа гэдэг бүх эрхийг нь хүүхдтэй олгох хэрэгтэй байна. Одоо хурц өмсөхтэй ч гэсэн ялгаагүй. Тийм шүү. Миний бодлоор ялангуяа охтуудад энэ талыг бол бас сайн ойлгуулж өгөх хэрэгтэй юм болов уу гэж боддог л та. Жишээлбэл
гэр бүлч гэсэн одоо бэлгийн одоо хүчин явагддээ штэ тийм ээ. Одоо эхнэр нөхрийн хооронд ч гэсэн тэр тохиолдлыг болохоор зэрэг дээр үед олвол байх л өстой тий одоо үзэгдэл гэж боддог байсан байж магадгүй. Одоо бол ер нь бол тэрийг чинь зүгээр юу ярьж байгаа эхнэр нь нөхрөө шүүгтэж хийлж тий одоо энэ нөхөр маань намайг ингээ бэлгийн хүчинд автсан гэдгийг бол бас шүүгдэх тийм хуулийн заалтууд байдаг шүү гэдгийг сайн анхааруулах хэрэгтэй баг тийм ээ. Тэгээд ер нь охтуудыг тэр тал дээр бас сайн ойлгуулж өгөх хэрэгтэй баг тий. Одоо жишээлбэл шинэ найз анхныхаа найз залуутайгаа болохоор зэрэг заавал одоо унтах ёстой гэдгийг болоод тэгж хэлж болохгүй тий. Одоо жишээлбэл чи хэрэг хүсээгүй болоод болохгүй шүү тий. Тэг зөвхөн хүссэн үедээ л юу агаараа тий зөвшөөрөөрөө гэдгийг бас сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй болоо гэж бодогдлоо тий. Чиний одоо 2 сэдвээр тий бүр багаас нь тий чиний бие бол чинийх тийм болохоор зэрэг чи хүссэн үедээ л тий одоо зөвшөөрөөрөө гэж сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй юм байна да гэж бодогдлоо. Тий энэ айгуу чухал санагдсан бас нөгөө ер нь бол хөвгүүдч бай охтууд багаас нь тий ер нь тийм хүн бол өөрийн ихтэй гэдгийг нь ойлгож өгөх юм бол том болоод ч гэсэн хөвгүүд нэмэгтэй хэрэг одоо дургуудаа үнсэх тохиолдол юм дургу байгаа тохиолдол би энийг хийж болохгүй юм байна тий. Тууч мөн ялгаагүй хичнээн ихтэй хөвгт байлаа гэж түр заавал хүнийг төрүүлж үнсэх хэрэгтэй гэсэн үг биш тийм ээ. Ингээ хэний ихтэй хөвгт одоо үнсэх тохиолдол би энийг хүсэхгүй байна гэж байгаа тохиолдол тэгээд тэрийг зоригтой илэрхийлж авах хэрэгтэй. За гэр бүлийн хүрээд ч гэсэн бас тийм багш нөгөө бид нар ч ингээд хүүхдээ хэрхлээл за нэг үнсчихээ гэл тэгэнгүүт одоо шинэ манай том хүүгийн хувьд болохоор ингээд айгүй тийм тэрэндээ дургу үед бол татгалздаг юм болсон байхгүй юу? Өмнө нь болохоор ингээд ихлээл та тийштэл хөдөөгээрээ тий ингээд амар нялаад байсан. За одоо ингээд том болсон чинь өөрөө хүсгэн бол ийж үнсүүлэн тэрүүлэн тэрнээс шихгүй аваад бид бол нэг тэгэл ирээл тэрүүлэл ихе байсан. Тэр энэ бас нэг талаасаа бас би зөв гэж хараад байгаа байхгүй. Тэгээд би бас өөрөө яг тийм хандлага гаргадаг. Ингээд амар ядарсан үед өдр бол хүүхдүүдээ тийрэхэд би ингээд жоохон ингээд тайван байх цаа тий. Ингээд би яг одоо амар их ядраад байгаа болохоор би жоохон тайван сууж байгаа. Тэгээд гайгүй одоо тайвшраад гоё болохоор ингээд буцаад тэрийг гэдэг ч юм уу. Ингээд аягүй тэгж одоо нөгөө хажиг гэдэг чинь тийм. Тиймэрхүү хүн болохоор тэрнээс бас хүүхдүүд маань сурч байгаа ч магадгүй. За дургу байгаа үед болохоор энэ ээж ингээд тэгээ битээ хүргээд идэв чинь би ч гэсэн одоо тийм байх юм ингээд нэг талаас тэр нь юу болж байх гэж бодож зөв бас үйлдэл ах гэж бодож байна. Яг нөөс хажигтэй тэгэл тэгэл тийм бэлдээ. Бас нөгөө талаараа зөв үйлдэл болж байгаа. Тэгээ энэ хоёр зүйлийг бол бүр багаас нь ерөөс энийг бол харгалзахгүйгээр энэ хүүхдийн болгоод ихээр тий хил хязгаар тий энэ хүүхдүүдтэй маань энэ бие маань аягүй чухал энэ ангин зүйл болохоор одоо тий гэр бүлийн хайртай дотны хүмүүсээс бусад хүмүүс дураараа тэрвэрийг зааварж аваад үнсэх иймэрхүү үйлчлэх нь буруу гэдгийг ойлгож өгөх нь хоёрдугаар болохоор хэрвээ чи одоо бүх нөгөө өөртөө тогтсон шийдвэрийг өөрийнхөө биетэй хамааралтай шийдвэрийг хүн чи өөрөө л гаргана. Тэрнээс биш хин нэгэн хүн одоо аав ээж юм уу хүчээр зааж ийм хүмүүсийг үнсүүлчих гэсэн боргоор тэгхгүйгээр тэр бүх эрхийг нь өөртөө байгаа гэдгийг энэ хажуудыг маш багаас сайн ойлгож өгөхтэй гэсэн байсан. Энэ бол ерөөсөө яг суурин болчихж байгаа байхгүй юу? Ингээ багаас нь зааж өгөхөөр яг хөө мэдээж хүүхэд маань нөгөө тодорхой цаг хугацаанд бол илүү одоо бэлгийн боловсралтай нарийн зүйлсүүдийг бол сурж авах те бид нар ч гэсэн тэрийг хэлж өгөх ёстой. Гэхдээ тэрний маань гол суурь нь болж өгд юм байна. Одоо нэг асуулт байгаа. Тэр нь юу гэхээр тэрсэн одоо ч ингээд нэг видео юмнууд айгүй хөгжсөн. Одоос те ингээл зурагт энэ төргээл айгүй олон төрлийн юм байна. Магадгүй хүүхэд чинь за санаандгүй байдлаар одоо тий хүүхэд үзэж болохгүй тийм зүйлийг үзсэн тохиолдолд эсвэл үзээд байж байгаа санаандгүй байдлаар үзээд байж байгаа тохиолдолд ямар үйлдэл хийх вэ? Айгүй үйлдэл байна да тийм ээ. Тийм одоо ингээл тэр чинь нөгөө бас ийм
яг хүүхэд маань одоо ингээл тэг хайгаад олоод олж авна гэсэн тийм мэдээлэл биш шүү дээ тийм ээ. Тэр чинь тийм ухраач холбоо. Гэхдээ зүгээр одоо YouTube-ээс ингээд чөлөөтэй ингээд видеонууд үзэж байгаа санаадгүй байдлаар одоо том хүмүүсийн тийм видео үзлээ гэж бодъё. За тэрийг нь бид нар хажуунаас нь харсан ч юм уу тийм ээ. Мэдсэн тохиолдолд ямар үйлдэл хийх вэ? За миний зүгээс болвол яадаг ч гэсэн тайлбарлах зүйл бол видеон дээр гарч байгаа одоо тэр Иремийн харьцаа болвол жүжиглэлт юм а гэдгийг бол сайн тайлбарлаж өгөх ёстой юм болов уу гэж бодогдлаа тий. Яг жинхэнэ эрэгтэй эмэгтэй хүний хооронд харьцаа бол арай өөр явагддаг шүү. Тий арай өөр байдаг шүү гэдгийг тайлбарлаж өгөх ёстой болов уу гэж бодогдлоо. Тэгжиж нөгөө нэг тэгэхгүй бол хүүхдүүд маань секси амьдралыг буруугаар төсөөлсөн байж болно шүү дээ тий. Нөгөө нэг тиймэрхүү янз бүрийн одоо видео контент киноноос үзчихэд ингэж явагддсан байх гэж бодцсон. Тэгэнгүүт яг жинхэнэ амьдрал дээр болонгууд тэрийг одоо болохгүй болонгууд нь ямар сони юм бэ биш ээ штэ гэдэг ч юм уу тийм ээ айсвал яадаг ч юм бэ мэдгүй. Сайн мэдгүй. Гэхдээ яадаг ч гэсэн тэр тал дээр бол өөр шүү тий жинхэнэ амьдрал дээр яг нөгөө нэг хайр оролцох ёстой тий. Тэгээд бас би биндээ хүлээн зөвшөөрөөд тэгээд илүү арай өөр явагддаг шүү гэдгийг л тайлбарлаж өгөх ёстой болов гэж бодогдлоо. За ер нь л зөв. Окей. Нөгөө нэг ихэнх аав ээжүүд болохоор яг би бас ийм одоо хүмүүсийн проблемыг харж ирсэн байхгүй нөгөө нэг юм групп одоо нөгөө Facebook-ийн ээжүүдийн групп энтэс одоо манай охин одоо ийм юм үзсэн байна одоо яах вэ гэл тий. Манай хүү бас ингэсэн байна ингээд уцыг харсан чинь тийм одоо өсөлдөж байгаа бич үзсэн байна гэдэгт хийжсэн байхгүй юу. Тэгээд би бас бодож байсан байхгүй юу. За ингээд манай хүүч ингээ хаяа ингээд YouTube-ээр ингээ хүүхэлт ингээ юм үздэг л те. Тэгээ би бодож байсан байхгүй юу. За хэрвээ яг хүүхд маань ийм хөө байдлын юм үз таах юм бол одоо яах вэ те. Ер нь бол мэдээж л уг нь бол үзүүлэхгүй л байх арга хэмжээ авах л та. Гэхдээ тэр яаж ингэ тайлбарлах вэ гэж бодоод гэсэн. Тэгсэн чинь ер нь бол яг таны хэлдэг шиг ер нь бол ингээд шууд хааж хорж л болохгүй гэжсэн. Тэр нөгөө мэрэгжлийн хүний яриаг сонссон чинь шууд юу үзэж байгаа юм чи гэсэн нэр энийг үзэж болохгүй. Настаа энэ том хүний байдаг ингээд шууд хааж унтрааж болохгүй. Яагаад тэгэхээр хүүхэд ийм өдөртэй ингээд том хүмүүс өдрөөс ингээд нууцаар нэг ямар нэг хийх юм юу хийгээд идэв бол энэ нууц нь юу юм бол гэдэг улам нөгөө нэг хүүхдүүд ч угийн тийм штэ нэг юм. Тий сониуч тий сониуч болохоор бүр ингээд улам сонирхоод идэв гинэ. Энэ одоо юу болоод ингэ байгаа юм бол гээд тэгхгүйгээр за ямар ч байсан тухайн үед одоо энэ утаагаад ч юм уу тэгээд яг тайлбарлаж өгөн тий. За яг үнэхээр одоо тийм тухайн одоо бүр нарийн үйлдэл байгаа бол за ямар ч байсан их нийлж тэрийг хөнгөн тайлбарлаж өгнө. Энэ бол ингээд өгнө бол ийм үйлдэлтэй ихтэй хоёр хүмүүс хооронд явагддаг үйлдэл энэ тэрийг тайлбарлах нь шүү дээ тий. Тэгчээд энэ маань нэр нь яг яагаад яг таны түрүүний хэлдэг шиг энэ бол одоо хийсвэр одоо тийм жинхэнэ зүйл биш одоо яг жинхэнэ зүйл болохоор ингээд аавч хэрэг юм хоёр нэгээ хаалаад ингэдэг тий. Энэ болохоор иймэрхүү юм бол одоо ингэж видео бэлтгэж гэдэг ч юм уу иймэрхүү байдлаас бас тайлбарлаа. Тэгээд тэн дээр нэмээд одоо иймэрхүү нас нь одоо хэрвээ баг хүүхэд байх юм бол тий арай болоог болохоор одоо юу яахаа бити үзээрээ энэ бол тодорхой ч насанд хүрэхээр үзэж болно. За хэрвээ чи бүр үзмээр санагдах юм бол бас хэлээрэй. Яг бол хүүхэд ингээд сонирхоод үзмээр санагдах байж болно шүү дээ. Тэгэх юм бол эцэг эхээс нууцаар үзгээд байж магадгүй учраас үзмээр байвал одоо хэлээрээ тий. За хэрвээ үзсэн бол бас надад хэлээрэй гэдэг ч юм. Иймэрхүү аль болох тайвнаар асууж ярилцах. Хэрвээ тэр хүүхэд маань ингээд дахин үзгээд ч юм уу тийм үйлдэл гаргаад байна гэдэг бол тэр бүхэн юм шалтгаантай байгаа учраас тэр шалтгааныг бас олж тогтоох хэрэгтэй тий. Болон бүр мэрэгчлийн хүмүүстэй яагаад юм гэдгийг нь олж тогтоох хэрэгтэй мэй. Тэгэхгүй бол бидний нэг юм дур мэдээл өстөө нэрээ болохгүй нэтрий муухай тэр тусмаа бүр муухай зүйл гэж ерөөсөй ойлгож болохгүй. Энэ маань нөгөө нэг л юм одоо хамгийн гоё нандин зүйл шүү дээ. Одоо эрэхтэй аав ээжтэй ингэж хайрлцаа. Тэгээд тэрнээс нь хүүхдүүд бий болдог юм зүйл болохоор хүүхдүүдэд ханхнаас нэг муухай заваан тэгэж үлээрээс ойлгож болохгүй гэж байсан. Тэгээд эндээс таанд юм санагдаж байна. Бидний үед болохоор бидний үед гэл амар яхан цаашаа. Гэхдээ нөгөө бидний ингэж жоохон байхад нэг ингээд
зураг тэ мэдээлэл одоо шиг YouTube ийм видео контент юм бага байсан. Тэгээ ер нь тэр одоо ингээд бэлгийн боловсрал энэ төр гэж ярихаар нэг тийм жоохон ичмээр онцгой те тэгэл ихтэй мөхтэй хүмүүсийн бэлгийн харилцаа гэдэг нь бүр нэг амар ичмээр нэг тийм муухай юм шиг ингээд тийм ойлголт байдаг байсан. Ерөөсөө тэр үйлчлүүдийн тухай. Тэр тийм. Тэгээд 10 жилд ингээд миний санджаагаар ингээд нөгөө эрүүл мэндийн чиглэл бэлгийн боловсрал гэхээр зүгээр нэг тийм хоёр ихтэй эмэгтэй хоёрын эрхтний зургуудтай тий. Энийг бол ингэж нэршилдэг гэл. Тэгэл тэрийг нүцгэр өө ингээл ангаараа нүүр амаа дараал бүр нэгнийхээ царай руу харч чадахгүй тий. Тэгээд багш болохоор загнаад юун та маялаад та нар стандарт гэл. Би бүр яг тэрийг аягүй санаж байгаа байхгүй. Тэгээд багш загнуугуудаа стандарт баргал танд бүгд ийм байгаа шүү дээ. Ингээ хар маар ингээл тань байдаг юм. Тэгээд жирэмснээс хамаалагдсан нэгээд ямар ч юм нэг амьдралгүй ингээд надад буухгүй байхгүй зүгээр санал юм за тэгээд одоо бурдан дуусаад тий одоо шалгалт өгөхөөр одоо яана гэж бодчихсон болохоос ерөөсөө тийм хөөх юм байт юм уу гэдэг ингээд гоё одоо мэдээлэл аваад тий тэгээд тэрийг ингээд удаан ингээд тарихандаа хадгалж ирсэн юм ерөөсөө байхгүй барыг л өөрөө тасанд хүрээл тэрийг мэдээж авчихсан тийм тохиол байдаг. Тэгэхээр хэдүүлээ болохоор эргүүлээд нэг хүүхдүүдтэй тийм хандлагыг зөв гаргахгүй байв тий. Тэгээд нэг нэрээ сонирхолтой юм бас түрүүн ч сайлбарчдээсэн нэг ээж бас ийм одоо комент одоо пост бичсэн байсан баггүй юу. Тэн дээр болохоор энэ солонгосын хүүхэлдэйн кинон дээр болохоор нөгөө эмэгтэй дөрүүд нь айгүй тийм нарийнхан хоолойтой тэгэл ийм байдаг штэ та хоёр нь анзаарч ирсэн юм Японы одоо кинон гэдэг. Тэгсэн чинь энэ хүүхэлтэйгээ болооч айгүй ингээд эмэгтэй амар муухай дуграад байна гэх. Тэгээ энэ бараг ингээ хүүхдүүдэд ийм муухай үлгэд дуурайд үзүүлээд байна гэх тэгээ бичсэн юм баггүй юу. Тэгээ би тэрийг хараад бүр амар инээд түрээд яагаад тэгэхээр хүүхэд тэр хүүхэлдэйн киноны баатрын тэгээд нарийнхан хоолойгоо те гэд ингээ ярьж байгаа, инээж байгаа, тэгээ уйлж байгаа тийм үйлдэлүүдийг хизээч хүүе энэ ямар сонин дуурд юм бэ гэж бодохгүй тий хүүхэд өөр суугаар одоо бодож бодохгүй гэсэн үг байхгүй юу хүүхэд одоо зүгээр тэр ээжийн ярьж байгаа нь болохоор жоохгүй юм ихтэй ингээд одоо тэр киноныхаа үйл явдал дээр уйлаа штэ эмхтэй охин тэнгүүд амар сонин дуурайд одоо нөгөө тий юм нөгөө талаар нь яриад байгаа байхгүй юу за хоёрдугаар суугаар уу тий тэгээд хүүхдэд айгу буруу үлгэр дуурайж үзүүлээд энэ хүүхдтэйгээ болооч ээ гэж бичсэн би тийм тэрийг өдөө бүр үнэхээр инээд түрээд яана тэр ээж тэрийг ингэж хүлээж авах хаач одоо яах юм болж юм те хүүхэд болов зүгээр л энэ хөөрхөн дүүртэй энэ өөжийн энэ инээж гэж харна уу хүү ямар сони юу дуурд юм бэ гэж юусоо бодохгүй штэ тэгэхээр тэр хандлага бас бидний айгу буруу хандлага байгаа байхгүй юу нөгөө дандаа том хүний тарих өнцгөөс хардаг тэнгүүд нөгөө яг бүх юм мэддэг хүнийхээ өнцгөөс харангууд энэ буруу юм шиг энэ одоо буруу үлгэр дуурайд үзүүлэх юм шиг ингэж тайлбарлах нь одоо буруу юм шиг ингэж санагдаад байдаг болов хүүхэд бол ерөөсөө л яг одоо өөрийнхөө л насан тохирсон тийм одоо байдлаар хүлээж авч байгаа байхгүй юу. Тэгэл одоо хайр их гэсэндээ энэ гэж тайлбарлаад өгвөл яг тэр үгээд мэдээд авдаг. Хүүхд танаас төрхөө гэдгийг ингээд яг зарим тайлбарлаад өгвөл гэж тэрүүгээр нь хүлээж авах нүгээс яана ямар амар ичмээр юм бэ те. Ихтэй мэтэ хүмүүс хоёрноос ингээд хүүхдүүдийн биш те ямар сони ингэдэр гэж юусоо хүлээж авдгүй гэдэг. Бид нар бас нэг сайн ойлгоод хүүхдүүдтэй аль болох боддоор нь байгаа нөгөө тайлбарлах ёстой зүйлийг тухайн үед нь жинхнээр нь тайлбарлаж өгөх ёстой. Тэгэл юм шиг санагдсан гэж тайлбарлаж өгөх ёстой. Тэрнээс биш одоо за болоогүй чи юу балаа юм асуудаг юм ч юм уу те. Эсвэл яана одоостай эндээ хинээсээ юу гэж хэлнэ гэж энэ төр санаад авахгүйгээр өөрөж байгаа бодит байдлаар нь тэгээд бас аль болох зөв мэдээлэл хангаж өгч явах ёстой. Тэгээд одоо нөгөө хөвгүүдийг зөвхөн аав нь ингээд зааж өгөх биш те. Ер нь бол хөвгүүдэд аав ээжээр нь хоёулаа хамтдаа одоо өөртөө өнцгөөс зааж өгнө. Охтуудад бас аав ээжээр нь хоёулаа хамтдаа бэлгийн боловсролыг өөр байдлаар зааж өгөх ёстой байт юм байна лээ шүү. Ялангуяа аль болох бүр эртэл зааж өгвөл дараа тайлбарлаж өгөхөд амар байх байхаа л та тийм ээ. Тэгэхгүй болохоор хүмүүс ингээд бэлгийн боловсрол гэж шууд өгөн сонсонгод айгүй тийм тий айгүй өндөр хэмжээний зүйл гэж бодоод тий тэрийг ингээд зааж өгөх хэрэг одоо яг юунаас эхэлж зааж өгөө мэдэхгүй тий яана одоо юу ярина гэл ингээд
би ч гэсэн юм тэгж бодчихлээсэн л та. Одоо хүүхдэд жоохон бахна за одоо зааж өгсөй. Юу нас эхлэх юм болоо тэгэл асуу түрээд ирэнгүү за зинж яаж айтайхан ард нь гарах уу яаж тайлбарлах вэ тэрийг тэггүйгээр тухайн наснд нь тохируулаад асуулж байгаа асуултанд нь хариулаад тэгэл яваад тахын чухал тэр тусмаа нөгөө багаас ингээд цуур өгөх юм бол өсвөр наснд нь бид нэр тэр хүүхдүүдтэйгээ харилцах тэ эргүүлээд юмыг тайлбарч өгөхөд илүү нэг одоо тотон ойрхон болох нь шүү. Тэгэхгүй болохоор хүүхдүүд өсвөр насн дээр ихэвчлэн аав ээжээсээ багтаа ярьж суралцааг бол ичээд ярихгүй хэлэхгүй тэгээд нөгөө нэг мэдээлэл авдаг хүмүүс нь ойр хүчнийхээ найз нөхөдтэй эрэгтэй хүүхдүүд бол эрэгтэй найзуудаасаа эмэгтэй хүүхдүүд бол эмэгтэй найзуудаасаа зөвч мэдээлэл авч болно бурууч мэдээлэл авч болно шүү дээ. Тэгээд ингээд явж учраас айл болох багаас нь энэ тал дээр бол яг юм илэн далангуу тасанд нь тохирсон мэдээллүүдийг өгч ярилцчих хэрэгтэй байна. За сайхан мэдээлэл өглөө. Баярлалаа. За дараагийн подкастаар уулзъя баярлалаа. Баярлалаа.